Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол тариалан дэд хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр хэрэгжснээр тариалан эрхлэгч иргэн аж ахуйн нэгж намрын урагц газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэж байгаамаа. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдэд 50 хүртэлх тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гадна Монгол тариалан төрийн өмчт улсын үйлдвэрлэлийн газраар дамжуулан олгохоор олжээ. Өнгөрсөн онд газар тариалангийн салбар урагцынхаа 80 гаруй хувийг алдаж 400 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан. Тиймээс энэ жил тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газраас 100 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл олгохоор Арилжааны банкудаар тариаланчдад олгож байгаа зээлийн нөхцөл өндөр, салбарынханд нь хүндрэлтэй байгаа учраас тэд удаадараа мэдгдсэн байна. Энэ асуудлыг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргасан тухай хүнсэд аж ахуйн яамнаас мэдээллээ. Тэгэхээр газар эзэмших эрхийн хугацаа ямар байхаас үл хамааран газар эзэмших эрхийн бэхжлэгийг барьцаалж болно гэдэг газрын тухай хууль зохицуулалт хийж өгсөн байгаад. Өчигдөр бид нар бас газрын тухай хуулийн бас ямар хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан бэ гэвэл газар эзэмшигч хууль заасны газрын тухай хууль заасныг 41 заасан үндслэлээр 40-гүй болсон байгаа бол одоо энэ газар эзэмших барьцаалсан этгээдийн эрх ашигыг одоо хэрхэн хангах вэ гэдэг ийм зохицуултыг оруулж өгснөөрөө илүү газар эзэмших эрхийн гэрчлэгийг барьцаалах сонирхлыг одоо банк болон санхүү болон бусад салбарын байгууллагад ийм боломжийг олгох талаар ийм хуулийн төсөлд засгийн газарт оруулаад улсын хурлд өргөн мэдүүлэхээр болсон. Хаврын тариалтын бэлтгэл байдал бүрэн хангагджээ. Эх 7 оноос тариаланчдад хөнгөлтэй нөхцлөөр зээл олгоод эхэлчихвэл хаврын ажил жигдрэх шатанда орно гэж салбарын яам нь мэдээллээ. Мөн энэ үеэр мал гэлтийн нөхцлөлийн тухай танилцуулсан юм а. Өнөөдрийн байдлаар нийт их малын 50.3% буюу 12.1 сая их мал төлөлж 11.9 сая төл хүлээж аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн. 34.2 мянган ботов, 103.2 мянган унаг, 309.9 мянган тугал, 6.2 сая хураг, 5.2 сая ишиг боожид, төл боожид 92.7% байна. Харин улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 900 мянга гаруй мал хоригджээ. Өнгөрсөн 7 хоногт дэлхийд 27 мянган мал хоригдсан байна. Сүхбаатар, Увас, Архангай, Завхан аймагуд хамгийн их мал хоригдолтой байна. Орой өдрөөр цагаагаар докторгүй салхи шуурга ихтэй байх учраас малчид ард иргэдийг хаврын хавсаргаас сэрэмжтэй байхыг салбарын яамнаас нь анхаарууллаа.